Онлайн сорил болон уралдаануудад оролцохын тулд заавал нэвтэрсэн байх шаардлагатай. Нэвтрэх төвчдөө дараад бүртгүүлсэн мэйл хаяг болон нууц үгээ оруулаад нэвтэрнэ. Эсвэл Facebook болон Gmail ашиглаад шууд нэвтэрсэн ч болно. Амжилттай нэвтэрсэн бол таны нэр болон бүртгэлийн дугаар, зарим статистик мэдээлэл харагдах бөгөөд одоо та сорилд оролцох боломжтой боллоо гэсэн үг юм. Онлайн сорил төвчийг дарснаар уг сайтад байгаа бүх сорилуудын ангилал гарч ирнэ. За жишээлбэл сэтвчилсэн ангиллалаас квадратчдал сэдвийн анхан шатны сорилыг хийж үзье. Сорилыг эхлүүлэхдээ уг сорилын ард байгаа төлбөртэй болон төлбөргүй гэсэн төвчийг дарж эхлүүлнэ. Та бодлогуудаа анхааралтай хянамгаа бодоод зөв гэсэн хариултуудыг бүглэх бөгөөд цаг дуусгаас өмнө сорилоо хийж дууссан байх ёстой. Ингээд хариу үлгээх гэсэн төвчийг дарах бөгөөд хариуг хүлээн авлаа гэсэн бичиг гарах хүртэл түр хүлээгээрэй. Одоо та сая өгсөн сорилынхаа ард байрлах дүн харах төвчдөр дарж өөрийн дүнгээ харах боломжтой. Таны дүн шар өнгөөр тодорхой бөгөөд бүртгэлийн дугаараар харагдана. Дүнгээ харсан бол сая өгсөн сорилынхаа ард байрлах бодолт төвчийг дарж бүх бодлогын зөв бодлтыг харах боломжтой. Таны хариулт зөв бол ногоон өнгөөр, буруу бол улаан өнгөөр тодорч харагдана. Алдсан бодлогынхаа бодолтыг сайтар уншиж олгоод төстэй бодлогоор мэдлэгээ баттгаарай. Манай сайтад одоогийн байдлаар 200 гаруй онлайн сорил байгаа бөгөөд 80 гаруй нь 12 дугаар ангийн сурагчдад зориулан элсдийн ерөнхий шалгалтын стандартаар бэлтгэгдсэн сорилууд байгаа. Цаашдаа тасралтгүй нэмэгдсээр байх тул идэвхтэй ашиглаарай. Мөн манай сайтын бага ангийн сурагчдад зориулсан бүх контент төлбөргүй байдаг тул дүүнертээ дуулгаарай.